Сайн байцгаана үзэгчдээ. 7 хоног бүр та бүхэнд хүрдэг Weekly Buzz шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Ирмүнэ өсгөө бид гурав хамтдаа хүрэх болно. Манай нэг шуман байхгүй байгаа тий. За яас юм бол гэхгүй тий. Яас юм бол. За энэ 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн хамгийн халуухан сэдвүүд болох тоглогчдын шилжилт хөдөлгөөн талаар дурдъя. Ягаад тэгэхээр 12 сарын 1-нд Аз болон Монгол тоглогчдын бүртгэл одоо юу хэлээ? Мэдүүлгийн Одоо мэдүүлгийн хугацаа дуусч байна. Дууссан учраас багууд тоглогчдоо эцэлж байгаа тий. Аз болон Монгол тоглогч нараа. За маш олон тоглогч нар хоорондоо солигдсон байна. Тэгээ зөвхөн дээдлийг эхэлтгүүгээр хөгжлийн лиг ч гэсэн хөгжлийн лиг рүү тоглогч нар орсон дэж дошоо орсон. Солилцоо юмд болсон байна. За тэгэхээр эхнээс нь дурдаад явчих. Тэгээд тэндээс хэдүүлээ сонирхолтойг нь бас онцлоод ярий тий. За тийм. За хамгийн хүмүүсийн сонирхлыг татсан нь болохоор Дөлгөө мөрөн Завхан Brothers багт. Тэгээд хуучин зэрэг Цэнгүүн баяр Завхан Brothers багтаа эргэж ирсэн байна. Питер Жокийн талаар болохоор гэрээ цуслах магадaltaй тоонд явж исэн. Тэгтээ тоглолтод оролцсон тий. Тэгэхээр бас мэдээлэл нь хошоогоо дахиад шинжилгээтэй явах бах. Хаштагер гэрээгээ цуцлсан. Юм Ишибаши Message Knights багт ирсэн бол Омны Эрдэнэт Miners баг Хишиг баяр Ирмүн заяа Барс болт гэсэн 3 тоглогчийг авсан байна. За Лавгцэнд Омордын бугнууд Очирбат Mongolians Бэлгүүн Дэрья Улаанбаатар гарт хөрөвд орж чөлөө тагинд болсон. За болор тулга болон дугур Эрдэнэт болор тулга эргээд одоо цагс руугаа эргээд ирж байна. Тэгээ хөгжлийн лигт Ундраг Knights багт мөн дугур Эрдэнэт мөн Ундраг Knights багт ингээ хоёр төвийн тоглогчийг авсан байна. За Баярт Эрдэнэ Эпсийн Баярт Эрдэнэ маань Итүг Ирвсүүд багт орсон байна. Тэгээ Мөнхбаатар Омны Эрдэнэт Miners багийн Мөнхбаатар маань чөлөө тагинд болсон бол Сэлэнг Бодносын Батцолпо X багийн ахлагч. X багийн ахлагч за ажилд сурсан одоо дасгалжуулагчийн одоо хуучин багт нь очихлоо шүү дээ. TLG төшөг баг. Тэгээд импорт тоглогчдаас гэх юм бол Эммануэль Ижесү Эвс багт нэгдсэн байна. Аз лиг импортоор. Тэгээд Ховд Шонхрууд баг маань Арон Джонсыг явуулаад Norwell Pale гэж тоглогчийг авчирсан байна. Эмбит данстай тоглогчтой. Тэгээд хэд хэдэн 4-5 багт тоглосон байсан тий. За тэгээ бас сонирхолтой байдлаар бидний Саксон бөмбөг сонирхчдын хэдийнэ мэддэг ярьж байгаа маань хөгжлийн лигийн Итүг Ирвсүүд багтаага нэгдээд эхний тоглолтод оролцсон. Тэгээ Блейктэй хамт талбай дээр бас явж ирсэн тий. Үндсэн багтаа тий. Одоо өөрөө гарч ирсэн багт. За ийм маш олон солилцоонууд байна. Яг хөө зарим тоглогч нарын мэдээлэл нь одоогоор бол тодорхойгүй байна. Тэгээ бас сүүл дахиад харахад ганц нэг багууд бас жижиг өөрчлөлтүүд хийнэ гэж харагдчихсэн. Гэтэ яг одоо саний уншсан энэ дээр дурддагдсан нэрнүүдээс алиг нь онцлмоор байна. За яг бид нар өнгөрсөн 7 хоногт ярьжсэн тийм ээ. Дөлгөө мөрөн Ишибаши хоёрын солилцоо. Одоо All Star төвчний хэмжээний тоглогч одоо солилцоонд орохоор боллоо гэх. Тэгээ яг аль багта ер нь бол win and win гэж харж байгаа тийм ээ. Ер нь бол шидэгчийн байрлал Ишибаши ямар бас чухал мөчөд шидэлтүүдэд яаж унгаадаг вүлээ тийм. Ийм тоглогчийг BCH Knights багта эсвэлж авсан байна. Солилцоогоор авсан байна. За оронд нь Дөлгөө мөрөн. За Ишибашигийн талаар өсгөө юу гэж бодож байна? Яалтчгүй хүмүүсийн төсөөлөөгүй солилцоо авсан л доо. Дөлгөө мөрөн бол бүх хүмүүс бол Knights-ын бас ирээдүйн тоглогчтой, ирээдүйн хэрэгтэй одоо ирээдүйн төлхөөрийг атах гэдэг ч юм уу тийм тоглогч гэж харж ирсэн бол нөгөө талаас Knights өөрт нь яг энэ жил одоо байгаа бүрэлдэхүүн зузаан байна шүү дээ. Дөлгөө мөрөн ч гэсэн өөрт нь бас олдож байгаа минутнаас хомс үсгдэг бид нар улирлын өмнөх маш олон тоглолтуудаас харлаа. За тэгээ энэ байдал нь өөртөө дөлгөө мөрөндөөс явах шийдвэрт нь бас нөлөөсөн болов уу гэж би бас хараад байна. За тэгэхээр бас дөлгөө мөрөн мэдээж Knights багийн хувьд бол бас үнэгүй алдахыг хүсэхгүй те. Ямар нэгэн байдлаар өөртөө хэрэгтэй байдлаар одоо win байх учраас хамгийн зөв сонголт нь Ишибаши байсан болов гэж бодод байна. За Knights багийн хувьд хамгийн хэрэгтэй одоо байрлал мэдээж холбогч олон шидэгчийн байрал те. За тэнгууд шидэгчийн байрал дээр их хамгаалангаас өөр яг найдвартай за Эрдэнэ цогц хоёроос өөр найдвартай шидэгч байхгүй тэр үед бол Ишибаши орон зайг Аз импорт тоглогчороо төгсөж байгаа. Тэгээ давхар энэ чинь нөгөө Аз импорт гэдэг утгаараа давуу тал үүсгэж байгаа байхгүй талбай дээр байх юугаар ач тэр. Тэгэхээр энэ Knights-ийн хувьд бол энэ бас ашигтай. За зөрөөд Завхан Brothers талаас харуул Завхан Brothers баг улирал ихснээс хойш нэг байралд байгаад нь ерөөсөө самрын тоглолт. Самрын байрал те. Самрын байрал болон одоо хаасл те. Бөмбөгийн араас явдаг тийм хаасл тоглогчд.
ихтэй ч гэсэн яг самбарын байралтаа тийм хаасл тоглогчдод ховортой байгаа. Урж хомд бол үнэхээр хамгаалт нь бол супер байгаа даа шүү дээ. Тэгмүүд яг самбарын байралтаа тэр байрлалыг нөхөх тоглогчоор Дүлгэн мөрөнгө сонгоод ингээд энэ айлал багууд бие юм болсон гэдэг нь одоо дараа чинь тоглолтын тайлбар дээр бас дэлгэрэнгүй тайлбар тий. Тэгэхээр бас Дүлгэн мөрөн ч гэсэн өөрийн хэрэгтэй минутад хүсээд тэр байралтаа очичлаа тий. За Завхан Бродерсын фэнүүдийн хувьд бол Шибашиг алдсандаа бас харамсаж байгаа хэ. Энэ улирлын лигт ирсэн Аз импорт тоглогчдоос ер нь бол хамгийн найдвартай шидэгч, ер нь хамгийн үлрэлчтэй тоглогчдын нэгээр нэрлэгдээд одоо хүртэл ер нь ихэнх анхны улирал эхлэхэд ирсэн Аз импортуудаас баг нэг 60-70% нь буцчихлаа шүү дээ. Тэгэхээр Шибаши улирлын ихнээс одоо хүртэл яваад одоо бүр Найтс нэгдээд улирлаа явж байгаа чинь. Тэгээд харуулаад байгаа. Шибаши одоо Дүлгэн мөрөн одоо Аз импортоор Монгол тоглогч солиж байна тийм ээ. Ер нь бол тэгэхээр Дүлгэн мөрөн тим хэмжээний ер нь бол үнэлж гин гэж ойлгож болох. Харин Шибаши хэл үнэлэгдсэн гэж би бодоод байгаа шүү дээ. Ер нь бол. Учир нь юу гэхээр Дүлгэн мөрөн бол ирэх жил яах вэ? Гэрээг үржлүүлээд явж таа үлдэнэ. Тэгэхэд Шибаши бол явчаад ирэх үгүй эргэлзээтэй шүү дээ. Бас дахиад өөр баг сонгохгүй. Тэгэхээр энэ яг ирээдүгөө харуул Завхан Бродерс очичлаа гэж бодчих би бол. Гэхдээ ер нь бол энэ жилийн хувьд одоо BCH Knights авраг авах амбиц нэлээд өндөр байна гэдгийг энд бас эндээс харж болохоор байна тий. Шибашиг аваад ер нь шидэгчийг багтаа нэгтгэхэд энэ жил ер нь бол авраг руу дайрыг гэдэг нь бүр илүү одоо тэр байрсаараа нэлээд баталчлаа гэж. Ер нь жил болгон л ер нь тийм байдаг да тий. Тэгээ одоо хүсэгтээ нэгт явж байгаа баг тэгж бодохгүй байх уу ер нь. За зүгээр гэж тийм бодохгүй байхгүй үстэй. Хөөе. Энэ Аз импортууд ер нь яг хэдэн жилийн гэрээгээр ирж байна одоо жишээ нь зүгээр. Ер нь бол юу гэж бодож байна. Энэ нөгөө нэг шийдвэр чинь энэ удирлаас хэрэгжиж эхэлж байгаа шүү дээ. Ер нь бол одоо анхны жил учраас багууд эрсдэл үүрэхгүй тулд ер нь жилээр л гэрээ хийж байгаа гэж би бодож байна. Миний хувьд бол. Хэрвээ одоо ингэж байгаа шүү дээ. Талбай дээр ер нь дөрвөлэн дээр нь гарах боломжтой. Одоо заримдаа уур чадварын хувьд Монгол тоглогчдоос илүүч байна, дутууч байна те. Үнэхээр илүү тоглогч нарыг олоод тэгээд олон жилийн гэрээ ч юм да олноо болиё л та 2 жилийн 3 жилийн гэрээ боломж бол байгаа шүү дээ. Гэхдээ тоглогчид бол бас өөрсдөд нь сонголт байгаа тий. Одоо чинь манай Монголд ирж байгаа импортууд шүү. Олон жил дараалж ирж байгаа импортууд байна. Манай Монголын одоо тухайн багийнх нь уур амьсгал тий. Монголын лиг за тэгээд юу гэдэг юм фэнүүдийг хүлээж авч байгаа тэр бүгднээс хамаарат эрэх дуртай тоглогч нар байна шүү. Тэгэхээр магадгүй Аз импортууд одоо энэ жил анх удаага ирж байна тий. Дараа жилээс багийнхан дотоод уур амьсгал юу гэдэг лигийн одоо энэ үзэгч фэнүүд гэдэг юм ингээ өөртөө таалагдаад эрэх сонирхол төрөх юм бол олон жилийн бас үлдэх магадлал байгаа гэж харж байгаа. Тэгэхээр яг Knights-ийн хувьд бол жоохон ирээдүйдээ жоохон эрсдэлтэй боловч энэ жилийн хувьд бол нэлийн дэш үзье гэсэн амбицэндээ тааруулж солилцоолээ гэж харж байна тийм ээ. Завхан Бродерс нэг Санжа багийн эзэдүүдийн нэг те. Санжа нэг пост оруулсан шүү дээ. Нэлийн баг сар марын өмнө л үү те. Хэрвээ ирүүл яах вэ гэсэн нэг те. Тэр ирхэм Derrick Rose хэрвээ зүгээр ирүүл яах вэ гэдэг хүмүүсийн одоо хүртэл ингээд одоо хүлээлтэнд байгаад байлаа шүү дээ. Тэгэл тийм ер нь шумууд Queen Cook ирхөө тэгэл Derrick Rose ирхөө. Гэхдээ Derrick Rose ярихгүй. Гэхдээ үнэхээр том нэрнүүд шүү тийм. Амар том шүү. Derrick Rose-тэй одоо юу ярих вэ тий? Сарнайхан. Brother's ерөнхийдөө ингээ бүрэлдэхүүнийг нь харах юм бол нөө хэдүүлээ өмнө ярьж урч чугмын тоглогч нар ихтэй ер нь бол жигд тоглогч, жигд баг. Энэ багийг тоглуулж байгаа маш гоё тоглогч нь болохоор өөрөө Mackenzie Moore. Тэгвэл Монгол тоглогчдыг одоо яг тэргүүлээд нөө All Star хэмжээний тоглогчийг нөө багийг удирдах хэмжээний тоглогч нь Дүлгэн мөрөн байж чадах уу? Би бол яг тийм нөгөө нэг тийм амбицтай бол очоогүй л гэж бодож байна. Ер нь бол хожил авах туслая тий. Тэгээд өөрөө хийх ёстой юм хий гэж бодсон. Түнэн шууд ингэж солиулж очиж байгаа тоглогч шууд багийн удирдлага Монгол тоглогчдоос тэ ялангуяа одоо багийн одоо талбай дээр их жанжин ч юм уу тий. Тэр эрхэмлэлийг авах тийм зорилготой очно гэж бодохгүй л. За миний бас хамгийн сонирхол татж байгаа бас ийм болчуудаа гэж гайхширсан юм уу тий. Солилцоог ивэл 90 цагийн солилцоон дээр би их гайхаж байна. За хасын үлгүүд багийн багтаамд авраг аваад үзсэн тий. Шууд драфтаар сонгогдоод ороод ирсэн бас чадварлаг тоглогч гэдгийг хасын үлгүүд багийн фэнүүд болон бас дээдлэгт талбай дээр гарч ирж байгаа минут толгоноор нь харсан хүмүүс байгаа шүү дээ. 90 заяа бол ер нь бол Барс олтын дараагийн сэлгээ эсвэл цугтаа гарах ур чугмын хослуулж чадах үнэхээр чадварлаг тоглогч би хувьдаа боддог байхгүй. Тэгэхээр энэ тоглогчийг яагаад хасын үлгүүд баг явуулж вэ? За нэгт хоёрт Omni Эрдэнэт Miners баг Мөнхбаатарыг багаас чөлөөлөд чөлөө тагнад болгоод тэгээд Болкогийн одоо сэлгээнд 90 цаг авчирчлаа тий. Тэгэхээр энэ байдлаар бол Omni Эрдэнэсээс илүү хүчтэй болчлаа гэж би хараад байна. 90 цагийн хувьд ойтон бахасаа л тий. Ур чадвар өөрийгөө бие авч явж байгаа тоглолтын арга барилаараа ер нь үеийнхнээсээ бас гоё ялгараад харагдчихсэн тоглогч тий.
Тэгээд хөгжлийн лигт хүртэл тоглоод гимтэлтэй жилдээ яг гимтцэн гээд багийн бүрэлдэхүүнээс төр хасагдсан боловч гимтэл нь арай өмнө ирсэн баха тий. Тэгээ хөгжлийн лигтээ хөлгүүдийн багаас төрүүлээд MVP-г нь авсан санагдаад байна. Бараг тэгсэн баг шүү. Тийм. Тэгээд дараа жил нь rotation-д орж ирсэн гэсэн хангалттай бас минут олдоогүй. Зүгээр би тэгж бодсон юм. Ирмэн заяаг зүгээр магадгүй Knights байсан бол илүү боломж олдох байсан болов уу гэж бодсон. Төгөлдөр тэр ирч нэг үелтэй. Тэгээд Knights төгөлдрөө сонгосон л тоо. За юу зүгээр гайхширсан солилцоонд тэгвэл Ирмэн заяа байна мэдээж те. За тэгээд хин гой мэдээ гэвэл болор тулга болон Цэнгүүн баяр гэсэн одоо манай Монголын Сагсан бөмбөгийн бас үүх түүхтэй том хоёр тоглогч маань эргээд Сагсан бөмбөгтөө орж ирж байна. Цэнгүүн баяр маань хуучин одоо Цахан бороо цус багт ирж ирсэн бол болор тулга маань Ундар Knights багт нэгтчлээ те. Би бас ингээ бүр замлаа өндөрлүүлж байгаа юм болов уу гэж одоо миний хувьд гэлтгүй те маш олон хүмүүсийн хувьд бодсон ийм хоёр тоглогч нь эргээд ирсэн тус гоё баяртай байна. Тэгээд энэ хоёр тоглогчдоос амжилт хүсье. Цэнгүүн баярын хувьд одоо 3-3 туслах тасгалжуулагчаар ажиллаад яасан. Одоо ингээд 3-3-д ажиллаж байсан нөхцөл бүгдээр эргээ сагснаар ороод ирлээ тийм. 5-9-д ороод ирлээ тийм ээ. Тэгсэн. Дасгалжуулагч нь төртлөөрөө тоглоо. Тийм, дасгалжуулагч төртлөөрөө. Гоё шүү дээ. Тийм. Цэнгүүн баяр бол ялчгүй дээ туршлагатай тоглогч тийм. За тэгээ нөгөө нэг хувцал хөрөөний жинхэнэ багийг бацах хувцал хөрөөнд жинхэнэ залуу тоглогч нарт урам зориг өгөх одоо тэр багийг авч явах нь. Тий. Ийм гоё ур чамын хамгаалттай байгаа үед Цэнгүүн баярын хэрэг бол мэдээ Цахан бороо багт хэрэгтэй байх нь аргагүй. Үгүйсээ туршлага ер нь ямар ч багт ямар ч одоо амбицтай одоо плей-оффт финалд өрсөлдөх багт туршлага бол хэрэгтэй. Тэгэхээр хамгийн том сонголтон зүг баха. За хоёрт миний онцлогч байгаа Азийн бэртуудаас энэ Эммануэль Тижесүг эпс авсан тий. 50-ны хайтек багаас ирж байгаа тий. За авахтаа ер нь бол Азийн бэртийн сонголтын дээр ер нь багуудж байгаа алдах магадлал ихтэй байгаа гэсэн шүү дээ. Эцсийн мэдүүлэгтээ өгөхдөө Таиландын жигшээ багийн төвийн тоглогчийг авчлаа тий. Тэгэхээр эпс өөртөө төвийн тоглогч хэрэгтэй гэж үзсэн үү? Юу гэж бодож байна? Томас улирал дуустал Томас Робинсны гимтлийг иларштал төвдөө дахиад дүлгөөний хажууд хэрэгтэй хүн хэрэгтэй гэж үзснээс л одоо энэ шийдвэр гарсан баг та. Харин ер нь бол сая одоо Томас Робинсон дүлгөөн байхгүй тоглолтын дээр эпс ер нь ямар тоглолтыг үзүүлснэг бид нар мэдж байгаа шүү дээ. Ер нь бол төвийн байрлал дутуу. За ур чугам дээр бол ингээд тоглолт нь ер нь ротейшн болоод байна. Тэнгүүд яг хойд чугам дээр дүлгөөн байхгүй Томас Робинсон байхгүй үед асуудал байгаа мэнэ гэдгийг харсан учраас энэ сонголтыг. Гэхдээ бас нэлээ тулгуун шийдвэрлүүл гэж харсан. Яарч шийдвэрлүүл гэж би харсан. Ер нь бол жоохон бас яарсан байж магадгүй гэж харсан. Гэхдээ FIBA-гийн нөгөө BCL-ийн тоглолтын дээр тийм ээ. Дундчилсан оноо авсан самбарын дэрийг харах юм бол нэлээд бас оноо авалт самбараас бөмбөг авалт талтай нэлээд ямар чадвартай тоглогч байна л гэж харсан да. Яг Таиланд лигийнхаа авраг хайтек багаас авраг авцсан. Тэгээд дээрээс нь финалийн MVP авцсан. Тэгээд залуухан 2000 оных 2004 оных байсан. Үгүй 2004 оных. Тэгээд 2 м 4 см. Тийм 4 билээ 6 бараг өссөн ч юм байж магадгүй тийм. Ийм одоо хүчтэй дүүх. За би нөгөө талаас нь хараад байгаа байхгүй юу? Сая яаруу шидрүүгээ тэгж ин тийм. Бразил тасалжуулагч тийм. Бразил тасалжуулагч тийм. Эпс Бразил тасалжуулж байхад дахиж Аз тоглогч одоо ингэ нэмлээ шүү дээ. Энэ тасалжуулагчийн одоо үндсэн одоо системд уус чадах болов. Юу гэж бодож байна хоёр? Аливаа ямар нэгэн тоглогчийг хэрвээ багтаа эсүүлж байгаа бол дасгалжуулагч мэдээж да. Тэгээд багийн удирдлагууд ярилцж шийдсэн баг. Гэхдээ хугацааны хувьд мэдээж богино хугацаа байсан баг. Гэхдээ зүгээр энэ улирлын APC-г яг тоглогчдыг нь сонголтыг нь харах юм бол гоё сонголтууд байгаа. Мэдээж яг ганц 1 минутын хуваарлалтаас шалтгаалаад зарим нэгэн тоглогчийн одоо өөрөөр хэлбэл тэр сайн харагдахгүй байгаа гэдэг нь санал нийлэх баг. Гэхдээ сонголтууд нь бол гоё байгаа шүү дээ. Тэгэхээр бол би яг энэ Таиландын тоглогч дээр бол нэг тийм эргэлзэхгүй байна. Багт бол хэрэгтэй хүн авчирсан л гэж бодож байна. Яг өөрхөн импактыг бол үзүүлж чадхлах гэж бодож байгаа тий. Ээж залуу тоглогч учраас одоо дөнгөж прайм таймд эхэлж байгаа ийм тоглогчийг бас авдирлээ тий. Бас ер нь бол Таиландынхаа бас топ гэсэн тоглогчийг л авдирлээ шүү дээ. Таиландын. За зөрөөд би бас нэг асуулт төсөө. Ер нь Монголд ирсэн гадны биг менюч үзээ юм. Биг менюдээс хамгийн өндөр амжилттай юм уу? Хамгийн сайн одоо амжилт үзүүлсэн биг меню хин гэж боддог гэдэг хоёр ер нь Монголын лигт дээдлэгт ирсэн. Нөлөөтэй. Шууд ирээл импактаа үзүүлсэн тийм импортууд биг меню шүү зөвхөн тий. Ур чугам дээр бол биш юм байна тий. За яг тэгэл бодох нөгөө том нэр чинь шүү дээ. Маркос Казинс. Казинс л хамгийн тий.
тоолборт яг байрлалын хувьд бол хэдий юу байсан ч гэсэн те бактериэд бас нөлөөгөө үзүүлсэн гэж би бодож байгаа. Тэгээ ер нь бол төв дээр 4-өөр тоглолцдог, 4 дээр тоглолцдог, 3 дээр тоглолцдог тийм ээ тоолборт яваад. Giles ч яалаа. Giles шууд финал дээр ирсэн. Тэ. Тэгээд финалыг эргүүлээ хийчихсэн тий. Тэгээд бас Scott гэж харж байна. Big man гэвэл. За гих мэтлээ ингээд бодъё те. Тэнгүү дандаа ийм big man-ууд ихэвчлэн юу байгаад байгааз? Хар хайртай хүмүүс байгаад байгааз. Хар хайртай big man-ууд манад илүү зөгцөөд байгааз. За Аз big man-ууд юу н ирж илүү манад. За яг сүүлийн үед бол байхгүй шүү дээ. За хуучин одоо нэг спортын дугаартан дээр явдаг байх чинь яадаг байлаа. Сайн мэдгүй тий. Тэг ингээд бодохоор зүр би зүр өөрийнхөө одоо бодлыг хэлээ те. Ер нь Аз big man-ууд ер нь жоохон удаан байх магадaltaй байдаг те. Хөл удаантай байдаг. Тэгэхээр яг ирээд үлрэлийн тоглолтууд маш чухал. Эбс нэгээр гарахын тулд нэг болгон одоо эхний 4 мэрээр гарахын тулд Emmanuel Jesus хэр одоо засгалаа гэдэгт би жоохон эргэлзээд байгаа. Гэхдээ Аз импорт одоо Jesus-өөс зүгээр хүсэх юм юу юм те. 30-аас дээш минут дундчлуулаад тэгээ 20 10 хэлэх юм. Миний бодлоор үгүй л ах гэж бодож байна. Ягаад тэгэхээр зүгээр төлөвлөгөөнийг амрах хэмжээний багт нэг өсрээд миний бодлоор 20 минут барагцаа. Тэгээд тодорхой хэмжээний нөлөөг нь аваас болгох. Тэрнээс яг одоо юу гэдэг Томас Робинсны хэмжээний тэр хүлээлтийг бол тавихгүй л байна. Би ч нэг гэж бодчих. Ер нь бол одоо төлөвлөгөөн ямар төвшөнд тоглож байлаа бид нар одоо MVP төвшөнд бүр ярьж байгаа ш төлөвлөгөөний тоглолтыг. Тэгэхэд энэ тоглогчийг амраах, энэ тоглогч одоо яг сэлгээ маягаар ер нь нэг жоохон тодорхой хэмжээнд үр ашигтай үед нь ашиглаад ер нь хийх гэж л авчирч байгаа болов гэж бодож байна. За нөгөө талд ховж авахрууд Норм Пелиг авчирсан. За энэ нэстэ том нэр яваас тий. Бас том нэр байсан. Эхний тоглолтод оролцчихлоо. Оролцсон би энэ том юм бэл. Би энэ том байлээ тий. Ховж авахруудаа бас эвгүй сонголт хийжлээ тий. За эхний тоглолтод оролцоод SJPS багта тоглосон. Тэгээ тэр тоглолт ер нь бол маш өгөөвата бас сонирхолтой яваад төгсгөлийн мөчөд ер нь шонхрууд бариад очсон л да 3 дугаар үеийн талаас хойшоо Эбсийн оноо авалт эрс багассан 15-3 гэсэн баг ран хийсэн байл да. Тэгээд холдсон байсан онооны зөрүү дээшлээ тэнцүү явж байгаа. Тэгээд шонхрууд ажил авсан. Тэр тоглолтын дээр Аз Легонер ч гэсэн бас маш сайн тоглосон. Тэр дахиад овер тайм гарцаасан тий. Үгүй л үгүй. Би өөр тоглолтод амдуулж заавч. Ерөөсөө л энэ ховж хуруудыг гаргал нэг өөр тавилт толоод орж ирээд байгаа. Ерөөсөө л өсгөө ирэл тэнд нэг юм нэмээд байгаа юм шиг. Тэгээ өсгөөг ингээд холоос харж марсан чинь нэг юм урт нарийнхан хүн л харагдаад л шүү дээ. Маш гоё одоо оролттой бол оролттой хамгаалахаар бол хамгаалахаар тийм тоглогч харагдаад байгаа. Тэгээд дээд лигийн залуу тоглогч нар багта минут хараахан одоо тогтоогүй үндсэн яг тэр ротейшнд орч чадаагүй байсан тоглогч нар ер нь бол одоо карьераа бодоод замналаа бодоод бас хөгжлийн лиг рүү орсон. Маш олон тохиолдлууд сая удаа харлаа. Тэрний бас онцлогоор тоглогч нар бол бэлгүүн дээр яваа. Баярт эрдэнэ байна тий. Баярт эрдэнэ бол одоо бидний мэддгээр маш тесрэлттэй. Бичлэгүүд нь яваад байдаг шүү дээ. 2 самбар хаглаач. Тий 2 самбар хагалж тий. Тэгээд хөгжлийн лигт залуу тоглогч нар бас минуттайгаа гоё тоглоод явах боломж олцсонд нь бас баярлж байна өмнөөс нь. Тэгээ яг мэдээж нөө талбайд гарч чадахгүй тоглолтод оролцож чадахгүй минут толтохгүй байгаа үед талбай дээр гараад багтаага уусаад ингээд тоглолт хийгээд явах нь тамирчид илүү одоо төвшин их те дараагийн төвшөнд хүрэх энэ боломжууд нэгтэн гэж ерөнхийдөө өөрсдийнхөө бас карьерийг бодож хөгжлийн лиг рүү ингээд очиж байгаа болоо. Тэгээд энэ тэр хэмжээгээр ч бас манай хөгжлийн лигийн чанар чансаа их болов гэж харж байна шүү дээ. Уг нь юу гэдэг чинь ааха. Эмбид жишээ нэг багууд хөгжлийн лигийн багтаа байдаг шүү дээ. Өөр ингэсэн багтаа те. Тэгэнгүүтээ яг иймэрхүү одоо ротейшнд орч чадахгүй тоглогч нараа хөгжлийн лигийн баг руугаа явуулаад хэрэгтэй бол буцаад очдөг. Манайд болохоор нөгөө нэг доод хөгжлийн лигийн багууд нь дээшээ гарч ирдэг учраас эн чинь заавал нөгөө нэг тусдаа лиг тэгээ солилцооны статусаар ер нь бол өөрчлөгдөж байгаа учраас тийм боломж байхгүй байгаа шүү дээ. Тэр нэгдэл бас гоё юм те. Хэрвээ нэгдээд одоо юу гэдэг өөртөө хөгжлийн бигт яваад ротейшн жоохон дутуу те. Одоо жишээл 1-2 тоглогч нь ингээд минут хязгаарлалтанд ороод тоглох боломжгүй болоод ихлэнгүү тухайн тоглогч авчирч тоглолтын бас боломж нэгдээд явбал үүсэхгүй л те. Тэр хөгжлийнхээ явц болох уу те. За хэдүүлээ тоглолт руу орох уу? За тийм. Өнгөрсөн 7 хоногийн тоглолтууд. Ховч хонхрууд баг бишрэлт металл багтай тоглосон нэмэлт цагт тоглолт шийдэгдсэн. Гэхдээ тоглолтын ер нь 4 үед маш тэнцүүхэн. Ер нь шонхрууд аваа залчих гэсэн шүү те. Өсгөр үнэхээр гайхалтай. Би тэрийг бодоод 2 тоглолтод овер тайм гаргацсан шүү дээ өсгөр чинь. Гэтэ нэг тоглолтод хожсон, нэг тоглолтод гарах хожиж чадсан. Тэгээ тоглолтын яг агуулгыг бодвол за бараг нь бол ховд доороо бараг ховч хонхрууд агуулгын хувьд бол илүү байсан гэж хэлж болно шүү дээ ер нь.
Би бол тэгж харсан. За тэгээд металл мэдээж одоо бүрэлдэхүүний хувьд те ama энэ жижигээ яг хэрэгтэй үедээ бага үнэхээр яг одоо авч явж чадчихин те. За тэгээ өсгөө яг тэр эцсийн мөчнийг хатгаад хийгээд тэнцвүүлчдэг яг тэр моментын дээр бол үнэхээр бас галзуу байсан. Тоглолтыг үзээд бас нэг сандал дээр тогтож чадахгүй нэг тим юу гэдэг шиг яг л нэг тим тоглолтын эцсийн мөчт. Уг нь цэлмэг хашсан байл шүү дээ. Тэгээ бол хашсан. Яг тэр сүүлийн мөчт бол те. Тэгээ металл тэмдэгтээ маш хэрэгтэй ажил хийсэн. Аа. 4 талаар дараалаад хожигдсон байсан. Тэгээ яалч энэ хожлыг авахгүй хэрэг хожигдвол ер нь бол баг тэр чигээр ер нь их одоо сэтгэл зүйн хувьд ч тэр байрлалын хувьд ч тэр маш их төлөвлөсөн. Маш хэрэгтэй ажлыг энэ тоглолтод авсан. За ховч онхрууд баг маань нэмэлт цагт бишрэлт металл багт хожигдол хүлээсэн бол тэдний дараагийн тоглолт нь түрүү хэлсэнчлээ SJX багтаа импортоо солисон одоо бүрэлдэхүүнтэйгээр орж тоглосон байгаа тий. Энэ тоглолтоо үзсэн үү? Харсан уу та хоёр? За яг үнийг л тоглолтыг үзэж чаддаагүй. Хайлайтын дараа нь л харсан. Тэгээд эндээс харахад ховч онхрууд одоо Монголиас ховч онхрууд гэсэн хоёр баг хамт дэшээ гарсан. Тэгэхээр ер нь бол удирдлагын төвш баг ингээм хамт харьцуулагдаад явах бах л та. Яа тэгэхээр энэ орж ирсэн хоёр багийн хин унахын тий хоёлоо үлдчих чадахгүй хоёлоо унах юм уу гэл тий. Тэгэхээр тэр ярианаас ховч онхрууд ер нь бол жоохон холдоод яваад байна уу да. Монголиасаас жоохон одоо багийн чанарын хувьд жоохон зөрүүтэй болоод байна уу гэж харж байна. Ховч онхрууд бүрэлдэхүүн гоё болчлаа л доо. Тэгээ драфтер авсан сонголт нь ч гоё таарлаа. За тэгээд Рэллер бас ч өөрийгөө харуулж байна. За тэгээд дээрээс нь бусад Монгол тоглогч нь маш сайн тоглож байна тий. Монголоос нь Эпсиг хождог тоглолтын дээр бол ерөөсөө л хожиг гэсэн зорилготойгоор зэнчүүдээ ихнээсээ тоглолтын ихнээсээ мэдгдсэн. Хожигдож явж исэн ч гэсэн оноог дандаа ойртуулж исэн. За тэгээд алсын зэн шидэлтүүд тэгээд тоглолт эцсийн мөчөж тэгсэн шүү дээ. Шилтүүд юу яаж хагаад Рэллер бол үнэхээр клач тоглогч юм билий. Тэгэхээр клач юм. Яг хэрэгтэй үед бол яг л тэр дөрвийн сүүлийн минутанд бол Рэллерээс бөмбөгцсөн багт бол тэгээд л ноон олж. Тэгээд тэр алдсан бөмбөгөн дээр нь өсгөө ирж яасан гоё очиж нэмдээ. Би өмнөх дугаар дээр нэг асууж байсан шүү дээ. Би Россиг Брэдфордтай харьцуулмаар байна. Хин нийлүү ингэ. Тэрний хариулт харагдсан уу? Надад бол зүгээр аль дээрээс хойш харагдаад байна. Одоо юу гэдэг Брэдфордыг муу нэлж байгаа давш. Россиг өөр багт очсон ч гэсэн энэ тоглолтоо аваад явах хэмжээний л тоглогч гэж хараад байгаа байхгүй. Россиг зүгээр хөөлөх нэг юм л ер нь насалтай. Тэ. Хөшин тоглогчтой. Хөлөрлийн уртын ачааллыг даах үгүй юу гэдэг дээр л эргэлдэж байгаа шүү дээ. Тэр нь яг финалд гараад за финалаа болоо тэ плей-оффын чухал тоглолтод гараад ирэх гэхэд Росс яах юм. Тэ тэр хүртэл ачааллыг дааж чадах юм уу гэдэг асуудал яригдах байх. Российн дүүн хөшин их тоглолт байгаа лөө. Нэр дүүт юм л шүү дээ. Яг ижлэгэн. Тэ. Ямар Рэллер Росс илээ тэ. Яг нэг дүүн байх шиг байсан шүү. Тэгээд Нормпел ирээд одоо ер нь бол яг бас одоо түрүүний яриад байгаа тий Российн ачаалт бас нилээ өнөмөртэй болов тий. Тэгээ үнэхээр бас том бит юм билээ. Тийм билээ. Амар өндөр юм. Зүгээр том биш тий. Энэ бол ингээд том битээ тоглогчны хажууд ингээд зогсоход тэр тоглогчийг жижиг тоглогчийг харагдах хэмжээний тийм бит. Тэгээ ховдын покн уг нь өндөр штэ. Тэгэхээр тэрний хажууд авар гарагдчих. Тий авар гарагдчих шүү дээ. Тийм хүмүүсийг харахад гоё байдаг те ингээ нэг зарим хүмүүсийг баг өсгөх хоёр нугалцсан юм шиг дам нөхөрөл шүү дээ. Хоёр давхалцсан юм шиг дам нөхөрөл шүү дээ. Тэгэхээр өсгөөгийн өндрийг олно гэдэг. За. Өнгөрсөн 7 хоногийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг бол Сэлэнг Боднос SJX баг 2-1 нэмэлт цаг гаргасан. За тоглогч нар бэрцсэн, гинтсэн, ер нь юмтай тоглолт боллоо тий. Түлэн шүгэхтэй л тоглолт боллоо. Яаж яг энэ хоёр чинь тоглолт айгуу тийм сүртэй болох юм аа тий. Тийм хүмүүс их агаарлыг татахын, ордонч дүүргийн их олонч фанаттай хоёр баг юм. Тоглолт болохгүйсэн ч гэсэн ер нь сошиал орчинд өөрөө тоглолт баг үдсэн юм шиг болчихсон. Хоёр багийн эцэдүүд хоорондоо баг барилдчих гэдэг нь шүү дээ. Барилдчих гэдэг. Тэгээ өөртөө ер нь л rival гэдэг байгаа шүү дээ. За энэ тоглолтын хувьд ер нь нэмэлт цагаас зүгээр хошоогоо яриа явъя те. Тэгээс нэмэлт цаг гарсан нь бол яриулж сонирхолтой шүү дээ. За. Ер нь бол агуулгаараа Боднос илүү яваад байсан тий. Анд тэр тоглолтын цаг. Анд бол үнэхээр сайн тоглосон. Алсын зэн шидэлтүүд нь ч ороод ер нь бол гоё явцсан. За Эпс бол мэдээж эрт бууж хөсөөгөө ялангуяа үлзий орших тэргүүтэй. За ингэж нөхөж явсаар хагаад тоглолт яг 4-4-ийн сүүлийн минутанд яг дээр дор орж өвчсөн тоглолт яг л нэмэлт цагт шидэгдэхэр болоод ороод ирсэн. За тэгээ улмаар нэмэлт цаг гарсан. Гэхдээ Эпс хожигч боломжтой байсан тэр сүүлийн шидэлтэд оруулсан бол за ингэж нэмэлт цагт ороод эхний нэмэлт цагаас бол бас л яг ялгаагүй.
4-4-ийн сүүлийн минутад ижлэгэл минутад өнгөрч дээр орсон оноо авч явсаар байсан. За ингээд дахиад 2 дахь нэмэлт цаг гарсан тий. За энэ тоглолтын юу 2 дахь нэмэлт цаг дээр ер нь айлал нөгөө нэг үнцэр ротейшны тоглолч ер нь ядарч байгаа шүү дээ. Тэнд нэг ядараагүй нэг л хүн байсан да. Капитан уу? Тий. Гэдэг нэртэй. Ер нь бол тамирчид ер нь нэлийн ядраад ачаал аваад ер нь шидэлтэн жонхоо болоод өрсөн үед Ахмад гайхалтай тоглолт үзүүлээд 3-аас дараалал баг 3 хвч. 3 хийсэн. Тэгээ ер нь бол тоглолтын тэр 3 шидэлт бол ер нь тоглолт эцсийн цэгийг тавьсан да. Ер нь 2 дараалсан шидэлтийн дараал тийм ер нь эсрэг багт маш хүнд цохилт ирсэн шүү дээ. Нэмэлт цагт ер нь бол 2 дараалсан шидэлт гэдэг чинь өөрөө айгүй хүнд цохилттой ялангуяа нэмэлт цагт бол. Ер нь бол нэмэлт цаг гарч ирэх чинь тэр тоглолт ингээд эхнээсээ дээр доор оролцоод ингээд явж байгаа яг тийм моментэд багт цохилт өгөх хэмжээний одоо тэр чинь 2 дараасан 3 он шидэлт чинь 6 оноо ш. Тэгээд яг 2 оны давталгаар бол 3 давталгаа нэгсэндээ яг 2 давталгаар 3 давталгааны оноо авчиж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ бас нэлийн зайтай шидэлтэй. 3 гараас нэг алхмын 2 алхам байсан. Бараг нэг алхмын өнөөс шидэлт хийгээд байгаа юм чи. Тэгээд яаж хамгаалах вэ? Хамгаалахын аргагүй шидэлтүүд хийгээд байсан л та. Нэг хэсэг NBA hard mard яг нэг тийм л хийсэн байх та. 3-аас татаа шидчихдэг те. Ерөнхийдөө Ахмад гэлбэрч ер нь жоо hard style нь шүү дээ. Гоё ер нь те. Хаашаа татаа шиддэг. Нөгөө нэг Монголын үзэгчнэр очиод хардны тоглолтыг үзэж чадахгүй хахад хард өөрөө Монгол арай өөр хэлбэрээр ирчлээ. Сахлаа жоохон бутхан ургуулчихлаа. Тэгээд энэ тоглолтоос би зүгээр харсан юм нь болохоор 2 нэмэлт цаг гарсан те. 5 минут 10 минут ер нь 50 минутын сагсан бөмбөг явсан. Тэгэхээр нэг багт 250 минут одоо 5 позишн дээр бодно шүү дээ. Тэнгүүт бодносын зүгээс ингээд зүгээр би бодсон бохгүй юу? Минутын та цаялаа бодож ирсэн. Тооцоодлыг хийсэн чинь 6 тоглогч 30-аас дээш минут тунцсан. Тэгэхээр нэг 190 гаруй минут баг 200 өгчөж байгаа. Тэгэхээр тэгэнгүүт тэрэн дээр нэг Сэргэлэн Баатар нэг 10 хэдэн минут, Монх нэг 10 хэдэн минут. За Дек маань гимтэд гарсан, гимт хүртлээ нэг 21 минут ч үлээ тоглолцсон байсан. Сая 12 сарын 1-ээс өмнө Монгол тоглогч нарын шилжилт гэдэг дээр би зүгээр хамгийн түрүүнд миний хүссэн зүйл бол Монхыг явуулцсан. Цэлинг боднос багаас. Олж байгаа минутын хугацаа бага байна. Сая яг тэр 250 минутыг ингээд хувааж үзээд за 6 тоглогч нь тэнд 6 тоглогч нь болохоор Батбаяр, Ахмад Гилберт те. Майк Уильямс, Кадра Ананд 30 минут унтж байгаа. Үлдсэн 50 минут дээр ингээд 5-6 тоглогч. За тэгээд бүр дек дээр донд нь явж байгаа шүү. Дек нь байгаа, Монх нь байгаа тий. Хулга бас байгаа, тоглогч нь тоглоагүй. Дек бэртэг байсан бол бас л адилхан 30 минут. Одоо ингээд 7 тоглогч нь 30 минут гэхээр үлдсэн тоглогч нарт минут болтохгүй байна. Уул маш зузаан байгаад байгаа шүү дээ. Бүрэлдэхүүн. Тэгээд яг одоо юу гэдэг юм дасгалжуулагч тэр ротейшнийг одоо яаж шилжүүлэх ямар явах вэ? Аль алийг турш үзээд ах шиг байна. Ер нь харж хахад тоглолт болгон дээр харж хахад тий. Гэхдээ улиралд ингээд хитгэн тоглогчор тий одоо ротейшн угаасаа за байхгүй бол байж болно шүү дээ тийм үстэй. Би байгаа тоглогчоор надад өөр тоглох одоо боломжтой сайн тоглогч байхгүй учраас би ингээд одоо нүдэд ийн гэж болно шүү. Гэхдээ яг үндэ ингээд гартагаа хөзрийг харах юм бол маш их ингээд сонголттой байхад ингээд нэг хідэн тоглогч нар зүтгүүлээд байгаа нь нэгдүгээрт сууж байгаа хүмүүсийн одоо юу гэдэг те нөгөө форум тоглолтоо олох юм аа гэдгийг алдагдах. Хоёрдугаарт нөгөө тоглож байгаа хүмүүсийн чинь геймтэх бэртг одоо ямар нэг эрсдэл нэмэгдэх юм болоо гэж би хараад байгаа байхгүй. Энэ тал дээр саналаа хэлээч. Тэгээ ер нь бол би яг тэрэн дээр бас санал нийлж байгаа. Одоо өшөө олон тоглогчийг ашиглаад одоо юу гэдэг нь ротейшнээ жоохон илүү өргөн хүрээнд ротейшнээ ашиглаад яг хаа тоглолт болохгүй байгаа бол хэцүүлдэ яалтчгүй. Одоо тэр тоглогчны тоглолт болохгүй байхад гаргаад байх хэцүү. Гэтэ зарим тоглогч нар бол те ингээд нэг шидэлт хийж штэ. 1-2 шидэлт хийсний араас юу гэдэг нь 2-3 шидэлт хийсний араас шидэлт нь орж ирдэг ч гэдэг ч юм уу те ингээд нэг тоглолтынхаа юмд химнэл дуустдаг. Тэгэхээр тим хугацаал энэ сэлэнг боднос багт байхгүй байгаа тийм. Тим боломж олдохгүй байгаа тийм гэж хараад байна. Тэгээ ер нь бол одоо юу гэдэг мэдээж ингээд тоглогч нар ирж байгаа ачаал өндөр болж ирж байгаа 30 минутаас дээш тоглоод ирж байгаа. За яг хоо импортуудын хувьд бол угаасаа 30 минутаас дээш тоглоно. Бусад Монгол тоглогчтой ингээд ашиглаа. Одоо би бол тулыг жоохон ашиглаасаа гэж бодоод байна. Ингээд тоглолтыг харахаар. Тулыг жоохон ашиглаад ингээд юмар байна. За дек бол ялчгүй л одоо сэлгэн ингэж яваад гарахаас өөр аргагүй. Тэгээд самбартаар одоо яг Ахмадыг байгаа цагт одоо хэнийг байгаа цагт. Нөгөө импорт юм бэлээ. Майк Уильямс. Тийм, Майк Уильямсыг байгаа цагт бол ялчгүй сэлгэнээс ингэж гарч тоглох юм байна. Амрах маягаар ер нь гарч тоглох юм байна гэж л. Нөгөө талаараа энэ дасгалжуулагч арга барил л та. Тэгээд хоёр ингээд 7 хүн гэдэг нь шүү дээ. Яг өндөө 9 хүн ашиглаад байгаа байхгүй юу? Хоёр импорттойгоо. За ингээд Аз импортоо ашиглавал нийт 10. 10 гэдэг бол удирдлагын яг үндсэн
10 гэдэг бол улирлыг үнцээр остор шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр бол Цэлэнг Ботс цаг яг боломжоор тоглож ийн гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ багчаа одоо хүсэгтийн дундаас доошоо байрлалт явж байгаа. Амбиц нь бол хүсэгтийн ихний 4 барьаар гарах амбицтай байгаа тий. Тэгэхээр хожид болох маш чухал. Эрсдүүлэгээ үсэхгүй байна. За хоёрдугаар, гуравдугаарт дасгалжуулагчийн зүгээс ихний бидэн барьаар плей-офф шалгараад явахгүй бол одоо багийн эзэн баг ажлаас нь халах ухааны юм ярьсан байсан шүү дээ. За тийм дарамт байхгүй байсан ч гэсэн ер нь бол бүх тоглолтын дээр одоо хожийг өсөл зорилготой гарч иж байгаа. Тэгэхээр үндсэн рострын одоо 4-5 тоглогч шүү дээ. Тэр 5 тоглогч ашиглахад ингээд олон минут өгөхөд маш хэцүү байдалтай байгаа. Нэгсэндээ гамблтна гэсэн үг. Тэгэхээр гамблтгаас зайлсхийгээд яг үндсэн 10 хүний бүрэлдэхүүн 9 хүний бүрэлдэхүүнээр тоглохоос аргагүй. Тэр 7-8 хүнд нэрээ ямар тоглож оруулахыг өөрөө шийдэж байгаа. Тэгвэл надад бол айгүй эрсдэлтэй санагдаад байгаа. Тэгээд Монх тэгвэл 10 минут тоглоод явах тоглож муу юм уу? Энийг нь ч гэдэг тасгалжуулагч шийдээгүй багийн эзэн шийдээд энэ хүмүүс авчирсан байхгүй юу? Тийм байж. Тэгээд Монхын хувьд гэхэд нь шүү дээ нэг бөмбөг булаацалтаад боол хандлаар тоглогч биш шүү дээ. Бөмбөг тоглолдог, самбарлуугаад хар ажилд яаж тоглодог хамгийн сүүлийн удирлын гардыг бодъё л доо. Гардад гоё л байсан шүү дээ. Тийм үстэй. Би тоглогчны хувьд бол ямар нэгэн тийм юу тэгэнгүүт харин тийм тоглогчийг нь бодоод тэгээд багт тэгвэл хэрэгтэй. Энэ хүн хэрэгтэй. Хийж чадах юм байна. Гэтэ хийж чадах юм авахгүй байна. Яагаад тэгэхээр талбай дээр гарахгүй учраас одоо сэлгэнээс тэр хүнээс хийж чадах юуг нь авах юм тийм үстэй. Демаркус Казанс ирлээ. За Майк Уильямс хин хоёрын нэг нь Ахмад хоёрын явж таарна. Гэхдээ магадлалаар нь хараад үзэх юм бол өнгөрсөн жилийн Ахмадыг аваад үлдэх магадлал арай илүү өндөр байгаа. Тэгэд бодох юм бол дахиад самбарчин бүр ингээд тоглогч нар нь илүү их болоод ирэхээр бүр одоо сүүлдээ Монх хөтөл дахиад дэгтч минут маш бага болно. Тэгээ тэрэн дээр л би зүгээр миний хүлээлт байсан байхгүй зүгээр хөвөний хүлээлт. Монхыг нөгөө багт гоё тоглохыг харамаар байсан. Гэхдээ юу нөхөө 7-8 тоглогч гэдэг бол одоо плей-оффт бол эл багийн үнцээр rotation шүү дээ. Плей-оффт бол байж болно. Тэгээ дээрээс нь 2 импорт орж ирж байгаа шүү дээ. За тийм байна. Тэгээд энэ тоглолтын бас нэгэн зүгээр хэцүүхэн зүйл нь болохоор үлзий оршихын самсргүй үйлдэл дээрээс тэр чинь яг нөө дамжуулалтын самсргүй үйлдэл дээр яг декийн одоо нүүрэн хэсэг газарт нь хүрээд 2 шууд хугарсан гэлөө те. Ер нь бол гэмтэл аваад шууд талбайгаас гарсан үе дээр тий. Тэгээд тоглолтод оролцох боломжгүй болсон. Дараагийн тоглолтууд дээр ч гэсэн угаасаа баг хэд хэдэн тоглолтыг өнчих байх. Тэгээд энэ тал дээр бас фэнүүд ингээд айгүй олон ингээд хоёр талд хуваагдсан л хэлээ л тий. Тий, ялч нөгөө нэг сошиал дээр хамталт ихтэй баг хоёр баг хоёулаа сошиал дээр нийттэй байдаг учраас тэгээд фэнүүд нөртөл яг тэрийгээ дагаад сошиал дээр нэлээл нэг рүүгээ ингээд юу басан тийм хоёр тал гарсан болсон үйлдэл явж илээ. Гэхдээ тэрийг санаатай гэж харах үнцэг байна уу? Байхгүй шүү дээ. Ямар санаатай үйл байхгүй шүү дээ. Үгүй яг санаатай болон санамсаргүй гэдэг. Гэхдээ FIBA дээр яг тэр нэг дөрвийн залт байгаад байдаг шүү дээ, тийм ээ. Тамирчин гэмтэйгч болох зүйлдэл хэрвээ санаандгүй одоо тэр тийм үйлдэл тий тамирчин одоо гэмтээхээр тийм үйлдэл гарах юм бол тухайн тоглогчийг тоглолтоос одоо тоглолтоос өгөх гэсэн нэг тийм юу байдаг. Тэгэхээр тэрэн дээр л ер нь л яг нэг тэр нэг заалтан дээр л фэнүүд ингээм маргалдаад байгаа байхгүй. Би бол гэж хэлсэн. Түүнээс л үлзий орш очоод тэгэл шүдийн тоглолтыг ингээл зохино гэж ер нь бол байхгүй ч тэр бол яг угаасаа л эн чинь сагсан бөмбөгийн спортын өөрийнх нь нэг хэсэг байхгүй. Тийм хэсэг. Гэхдээ харамсалтай хэсэг гэдэг нь үнэн. Санамсаргүй нь үнэн. Яг л нэг тиймэрхүү зүйл болсон учраас одоо хин үлзий оршигч зөөр бас уучлалт болсон. Одоо бид нөөс ярьдэж нэг гайн таарна гэж ярьдэж штэ. Тийм зүйл. Яг тэр ингээ маш хурдан болоод процесс маш хурдан болоод өнгөрч байгаа штэ. Тэг ах ч өөрөө тэрийг мэдэхгүй гаш тэр хүрээнд орсон гэдэг үлзий оршигч мэдэхгүй тэр нэг имхэн зайны орчинд болж байгаад маш хурдан болж байгаа үйл явдал байхгүй. Яг хоо харагдах талаас л одоо юу гэсэн тэрнээс одоо юу гэдэг нүүрэн цохигдог өөр газар зогсон бол тэгэл чинь тэгэл баг хэмээл үлдэл үстэй. Тэгвэл энэ дээрээс зүгээр яг нэг одоо аргумент гарч ирээд байгаа штэ. Тоглогчтой шүдний хамгаалтаа тоглоё гэдэг зүгээр. Хамгийн эцсийн үр дүн бол. Тийм л одоо өрчсөн сэргийл харах байна тийм. Өрчсөн сэргийл харах байна. Гэтэ өөр одоо аргагүй штэ. Тэрийг харсан надаас нөгөө тэр Дерек Вайтын шүдтэй тоглолтоо санагдсан. Яг доор нэг шүд. Тэр алдаа үлээдгүй штэ. Тийм. Ингээ шүд нь унтсан байдаг. Тийм шүд нь унтсан байдаг. Шүдээ барьж ирдэ штэ. Бараг. Нөө. Шүгчдэр ингээ үзүүлэлээр ингээ явж идэг тийм. Тэгээ Флойдын шүд ундаг шиг байхгүй. Зүгээр энэ хошин шогвш энэ зүгээр тоглолтын нэг хэсэг учраас манай тийм юу хүнд битүүлээж байгаараа дэлгэрнэм ах ч гэсэн өөрөө ицсэн бэлээ те санамсгүй зүйлийг хийж байгаа ингээд уучлахгүйс нь баярлаа. Тий. Зүгээрээ. Тэр чинь ёс зүйтэй үйлдэл байхгүй юу? Үлзий оршихтэй ёс зүйтэй үйлдэл гаргаад уучлалт гуйж ийн эсрэгээрээ нөгөө тоглолтын нэг хэсэг гэдэг тоглогч нар нь өөрсдөө энэ бол тоглолтын нэг хэсэг гэдгээ ухамсарлаад ингээд
нэг нэгнээс уучлалгаа нөхөн зүгээрээгээд ингээд энгийн харилцаа үүсэж хахад тэнд фэнүүд тэн дээр юу гэдэг амар том сенсац болгоод маргаан болгоод юу гэдэг ингээд ах шаардлага байхгүй л байхгүй тий. Тэр жоо хөнгүүлээж аваад үнэхээр бас манайхан мэрэгжлийн байна те. Хэрвээ мэрэгжлийн биш одоо зөө бид нэр өөртөө нэг тоглож аваад нэг байгууллагын тэмцээн ч юм уу те. Нэг тэмцээнд орж байгаа шүтээ болцсон. Бүү юм болж байгаа тийм. Тэр өөр тэр төсөөлөд үзтээ. Яах төсөөл амар юм хэлсэн. Шүүх цагтаа гэл явж байгаа шүү нэр. Тий. Өнөө. Үнэн мэт. Энд чинь яалч мэрэгжлийн лиг ингээд тамирчин өөртөө тэрийг ойлгох толгой гэж бас яг хувийн талаас заадвал яг үндэ. Өөр дээрээ цаад яг бодоод үзэх юм бол хэцүү хэцүү. За гэх мэтчлэн сагсан бөмбөгийн ертөнцөд дээд лигт маань маш олон сонирхолтой зүйл боллоо. Бидний ярих дараагийн сэдэв бол үндэсний бүх байна. За сая бүх нийтийн амралтын өдөр гэж одоо 2 өдөр боллоо. Их эзэн Чингис хааны нэлсний 863 жилийн Монгол бахархлын өдөрт зориулсан Чингис хаан цомын төлөх барилдаа үзүүр төрөүний 2 бүх улсын арслан Батмагна улсын зан Сүхбаатнаар тунжуулдээд үзүүр төрөүнд үлдээд тэгээд Батмагна арслан байна. Төрүүлсэн. Үүний дараа хэдэн хоногийн дараа тий бүгд найрамд хулсаа тунхаглаж анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилээ зориулсан барилдаа. Үзүүр төрөө бүхий харах юм бол улсын авраг бүрэн төгс дахиад улсын зан Сүхбаат өдөр төрөнд гарч ирээд энэ удаа улсын зан Сүхбаат маань одоо аврагыг давж энэхүү өдрийн барилдаанд төрүүлсэн үйл явдал боллоо. Тэгээд зүгээр эндээс харах юм бол заалны маш ойрхон бас маш том барилдаанууд төр хоёулын дээр нь үзүүр төрөнд үлдээд нэгэн дээр нь төрүүлж чадлаа. Тэгэхээр энэ хүний бас заалны форум энэ ч нэгээрээ яригдах бах. Тэгээд хэдүүлээ бас наадмаар бас нэг фаворит дэвшүүлэх боломжтой нэрсийн нэг юм болов гэж хараад байгаа шүү дээ. Ер нь харагддаг шүү. Тухайн жилийн заалны барилдаа одоо энэ улс тунгасны цагаан сарын ингээ заалны барилдаанууд тэр байгаагаас тухайн жилийн наадмын өнгө харагддаг гэж ер нь ярьдаг тий. Тэгэхээр ер нь бол одоо эх жилийн үндэсний баяр наадмын барилдаанд бол Сүхбаат зааны хувьд бол нэлээд сайхан өнгөтэй оролцох одоо ийм төлөвтэй харагдаж шүү тийм ээ. Тэгээ одоо үүний дараа бас нэг том шалгуур бол мэдээ цагаан сарын барилдаа тий. Цагаан сарын барилдаа байгаа. Батмагна одоо залуу арслан Батмагнагийн хувьд бол үнэхээр өнгөтэй байна. Одоо бид нар тэр лигийн тэмцээнд ямар гоё барилж байгаа тий. Тэгээд заалын барилдаа сая төрүүллээ тий. За араас нь одоо бас тэгээд лиг маань үргэлжлээ явагдана үндэсний бүхийн. Тэр нэг солонгосын нэг одоо Минжэгийн барилдад идэг тэр нэг бүх байсан тий. Нэг элсэн дээр барилдад. Тэрэн дээр манай Батмагна маань бас барилдацсан явчихсан тий. Солонгост очоод тийм үү шүгийн дөрөвдөлтлээ дэрэгцсэн мэдээнүүд бас явж исэн. Тэр нэг ингээд нэг нийтлийн гуйндаа нэг YouTube-д идэг сууж агаад барьцаа аваад тэгээ зэрэг босоод яг барьцнаас барилддаг юм байл л дээ тэр ингээд харахаар. Тэгээс харсан ч бас сонирхолтой л харагдчихлаа. За үндэсний бүхээс гадна өөр нэгэн бүхийн төрөлдөө маш том тэмцээн боллоо. Энэ талаар өсгөн маань гоё дэлгэрэнгүй хэлцүүлээч. За жодо бүхийн одоо жил болгон зохиод хамгийн том тэмцээн Grand Slam-ын тэмцээн энэ оны хамгийн сүүлийн 2 дахь одоо хамгийн том тэмцээн Абу Даби хотод. Абу Даби ч ямар олон тэмцээн авчихдаг. Заавал тий. 11 сарын 28-нд эхлээд сая өчигдөр хөндөрлөө. За манай Монгол улс маш амжилттай оролцоод багаараа нийтдээ 1 алт 2 мөнгө медальтайгаар 4-р хоёрын шалгарсан юм. Амжилт үзүүллээ. За энэ тэмцээний гол онцлог юм Оросын албаны улс өмнө нь жудо бүхэн албаны нэрнээр оролцдог. Энэ удаа албан ёсоор өөрсдийнх нь нэрнээр оролцож байгаагаар маш онцлог байлаа. Энэ бас энэ тэмцээнийг бас онцлоо штэ бас Оросын албаны бүхүүд ч гэсэн маш гоё таатай ийм гоё тэмцээн байлаа. Тэмч дороо Оросууд энэ тэмцээнд медалийн тоо болон чанараараа өнгөлөд нэгт орсон. Гоё бас гоё бас үйл явдал боллоо. Нийтдээ 52-оор орсон энэ тэмцээнд Оросууд төрүүлээд Монгол ер нь бол 4-т орсон. За 2-т Япон, 3-т Германы бүхүүд орсон. За манайхнаас хин өнгөлвөө те. За эхний өдөр эрэгтэйчүүдийн хасгч 60 кг хэмжээнд манай хин байна. Нэгтэвний ариун болт олон улсын жимээр нэгтэвний ариун болт маань. Хагас гişэд Орос албаны бүхийг өрсөлдөлийн дэлхийн авраг Орос албаны бүхийг ялаад бишээ гүрж үрсэн бүхийг ялаад ингээ финал чалгараад финалд ялагцаар ингээ мөнгөн медаль авч тэмцээний одоо юг салхийг галлаа медалийн манай Монгол тамирчдын. За 2 дахь өдөр маань за Grand Slam-ын болон дэлхийн аврагын за Азийн аврагын одоо бүр иж бүрэн медаль баг хүртээд байгаа. Манай инхрийлэн маань Монгол улсын гавьяа тамирчин лавдагийн инхрийлэн маань 2 дахь өдөр мөн адил мөнгөн медаль хүртлээ. За тэгээд ер нь бол инхрийлэнгийн хувьд бол энэ жил эргээд форумд ороод битлээсээ эргэж ирээд чин өсөж барил та тэрэн жөөртөн цохоод ингээд медалууд аваад Абу Дабигаас хүртэж байгаад ингээд 2 дахь медаль нь олж байна. Абу Дабигаас.
Абу Даби Гранд Сламаас тий. За тэмцээний сүүлийн өдөр манай улсын цорын ганцаад алтан медалыг Гончиг Сүрэн байна. Хүртлээ. 100 За нэмэх 100 кг хэмжээнд хамгийн оролцоод өчтөр финалийн шатанд байралдаад өрсөлдөгчөө. Ялаад ингээд ийхүү алтан медаль өрсөн манай Монгол улсын баг тамирчид нийтдээ 1 алтан медаль, 2 мөнгөн медальтайгаар ингээд багийн дүнгээрээ 4-т орж байна. За Гонжиг Сүрэнгийн маань хувьд бол энэ онд маш өнгөтэй байгаа. За яагаад гэхээр тэр Улаанбаатар тусан Гранд Сламд төрүүлсэн. Цам бас өөр юу Чинтао тусан Гранд Сламс төрүүлсэн. Ингээд нийтдээ 2 Гранд При, Гранд Слам 2 төрүүлээд эргээд одоо дахиад Гранд Сламда төрүүлээд ингээд нийтдээ энэ жил 3 удаа авралчлаа. Гранд При, Гранд Слам зэрэг тэмцээнүүдэд. Тэгэхээр Гонжиг Сүрэнгийн маань хувьд энэ тэмцээнд явахаас өмнө одоо нэг Абу Дабигийн медаль алт болгоно гэж хэлсэн амлалтантай хүрсэн бас гоё сайхан мэдээ байна. Үндэсний бүхтэр аймгийн нач. Цолтой байлоо. Тэгээд үндэсний бүхтэр ч гэсэн бас амжилт гаргах одоо хүсэл байдаг бах те. Ер нь бол бүгчүүдэд. Тийм жодоо чөлөөтийнхэн ч гэсэн ер нь жодоо чөлөөтийнхэн маань ер нь үндэсний бүхтэрийн томчууд одоо ялангуяа хүнд жингийнхэн те. Нэмэх 100 хасах 100 зэрэг хүн жингийнхэн маань үндэсний бүхтэр одоо бас их аймаг сумын цолтой харагдаад байдаг шүү дээ. Би өмнө ярьжсэн тэр Оросын холбооны бас Альбиесоор одоо би нэг парагийн тэмцээн дээр явж байхдаа тэр мэдээг сонссон. Оросын холбооны Альбиесоор одоо нэг Бангасаа гарч өөрсдийнхөө туганд оролцох боломжтой л. Энэ бол Олимпийн цагаан туганд ороо яваад байсан. Одоо ингээд Оросын баг дэлхийд ямар хүчтэй хэлээ те. Ер нь спортын төрлүүдээр их олон төрлийн спортоор ялангуяа өвлийн спортын төрлүүд байна. Бүхэн спортын төрлүүд байна. Асууд өнөхөр бас хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чаддаг. Америкийн одоо Америктэй энэ зэрэг зүйлс хэмжээний өрсөлдөөнийг үзүүлж чаддаг ийм улс одоо ингээд цаашдаа олон улсын тэмцээн уралдаанд өөрсдийнхөө тугандаар өөрсдийнхөө улсын нэрэнд ор албисаар ингээд орохоор болж байгаа. Тэр бас өрсөлдөөн улам л одоо бид сүүлийн хэдэн жил харсангүй ч Оросын холбооны улсын төвийг. За юу вэ? 6 жил болчихоо. Өөгүй. 10 жил болчихоо юм шиг. 15 оноос хойш үсттэй. 16 оны Олимпиас хойш. Тий 16 оноос хойш тий 10 жил болсон юм шиг. 10 жилийн дараа ингээд тэмцээн уралдаанд Оросын холбооны төвийг харах нь дээ. Ашиггүй дээ. Ер нь бол гэхдээ холбооны тухайн тэмцээнийхээ холбоонуудаас болчихлоос тэмцээнүүдээс omж орж байгаа. Олимпиад одоо бас яаж оролцох нь хэрэгэлзээтэй хэвээрэл байгаа тий. Тэгээ шууд ороод ингээд ороод ирэнгүүт Орос холбоо шууд медалийн тоогоор тэргүүлэл явж байгаа шүү дээ. Маш олон чадварлаг тамирчид ер нь өөр улсууд руу ер нь тий энэ бас яг энэ Оросын холбооны улс орж чадаагүй одоо банд орсны дараанаас эхлүүлээд олон тамирчид их өөр улс тултай аюу олон тамирчид очиод улсын тамирчид болоо өөр улсын тамирчид болоод өөр улсын нэрнээр ороод явж байгаа тамирчид аюу их байдаг. Гэхдээ тэрийг угаасаа ойлгох боломжтой л нөхцөл байдал та. Энэ чинь цагаан дуган дээр орж байгаа юунд чинь орнууд чинь нөгөө медаль энэ дэр нь бас яг өгдөгөө нэгэ тэмцээнээс хамаараа тийм билээ шүү тэр чинь. За бас нэг сайхан мэдээ хэлэхэд жодоо бүхтэр манай олимпийн мөнгөд бол баасан хүмүүс маань эх оны одоо тэмцээнүүдэд оролцоод эхлэхээр болсон байлээ. Ер нь бол бэлтгэлдээ ороод эхэлсэн. Бэлтгэл болон тэмцээнүүдэд ороод эхэлсэн. Одоогоор Чинсанд 16 оноо 7 бичиж байгаа. Гэхдээ эх тэмцээнүүдэд ороод эхлээд оноогоо цуглуулад яваад буцаад олимпийн эрхийнхаа оноонд хүрч хангалттай боломжтой гэж бодож байна. За мөн дээрээс нь бас жодоо бүхэн маань одоо 26 оноос одоо олимпийн циклийн оноонууд цуглуулах тэмцээнүүд маань эхэлнэ. Тэгэхээр тэр тэмцээнүүд нь бас амжилт төсөө манайхан бас хэд хэдэн топ тамирчид маань өөрсдийнхөө одоо жиндээ зарим өөртөө харуулаад яваад байна. Тэгээд ялангуяа би бол энэ хэрэглэнд онцгойлон бас амжилт төсмөр байна те. Ирэх жилүүдэд бас бэртлээгээд одоо нэг л медаль үлдээд байгаа шүү дээ. Бүгд мэдчихэж байгаа те. Тэр медалаа хүртчихээсэй л гэж бодож байна да. Авиа тамирчин шүү дээ. За дугаар болгоны төгсгөлд хэрвээ хоёроос гоё юм асуунаа. Иргэн зүгээр сагсаргоорой. Нэг юм шуум явсан. Монголын сагсан хүмүүсийн хөрсний групп дээр явж байсан. Ховч хонхрууд баг 12 сарын 1-ээс тэр тэг цаг болохоос өмнө Чингүн болон Ган Эрдэнэ хоёрыг авахар оролцсон боловч ер нь бол амжилтгүй болсон гэдэг мэдээ гарстай. Харсан нэг мэдээж шуум явж байсан. Зүгээр тэрийг харахаар за зүгээр хэрвээ зэ нэгдсэн шүү зэ ховч хонхрууд тэр хоёр. Тэр хоёрыг нэгтгэсэн ховч хонхруудыг хоёр хэр үнэлэх вэ? Brothers, Miners эдэртэй харьцуулбал те дээшийг үүсэх багуудтай харьцуулах юм бол ер нь хэр үзээтэй баг гарч ирэх бол гэж бодож байна. Гарч ирэх байсан бол юм хэнийг ч өгөхгүй юм. Өсгөөр баг явна тест. Ямар ч тоглож өгөхгүйгээр очих боломж авах боломж байхгүй шүү дээ. Тэг байхгүй шүү. Яг байхгүй л гэхдээ зүгээр ингээд нэгдлээ гэж зүгээр хэрвээ тооцвол. Одоо байгаа бүрэлдэхүүн дээр шууд нэгдэж юм уу? Гэхдээ тэгвэл
гой баг гарч шүү дээ. Тэгэхээр харин хинтээ энд зэрэгцгүүц үнэлэхээр байна. Одоо зэрэгцүүлж үнэлэх юм ч тааш. Аль багтай. Тийм. Ер нь бол эхний 6-ад бол өрсөлдөнөөс 6 дотор бол ер нь эхний 6 гэдэг чи одоо энэ жилийн хувьд бол нэлээд чансаа өндөр шүү дээ. Эхний 6 гэдэг бол. Тэгэхээр за яг ойролцоо гэх юм бол гэхдээ ингэж хэцүү юм билий. Яг тэгээд амар гой бүрэлдэхүүнтэй болчиход бас үдчих чадахгүй байдаг шүү дээ. Гэхдээ Ганагийн хувьд бол байрлалын хувьд одоо 1 номер дээр те. Чингүн очоод тоглох юм бол үнэхээр гоё. Одоо минут болдож эхлэн чингүнд те. Одоо Эпс багт ер нь бол жоохон минут алдахгүй байгаа. Чингүн өсгөө ч байрлал авцчих юм. Зүгээр ингэ ботчихгүй. Өсгөө чингүн хоёрыг зүгээр зэрэг гарах боломжийг гаргаад Ганатагаа хамт тэгээд хоёр импорттой ч юм уу эсвэл тэгээ сэлгэнээс нь хин л бол хин гарч ирж шүү дээ. Тийм шүү дээ. Утган жаргал байж болж юм. Тэгээ Батүлэг байж болж юм. Ингээ бодох юм бол бас айгүй хөрхөн зузаан бүрэлдэхүүнтэй баг болчоор харагдаж байна. Чиний яг нөгөө нэг хэлсэн асуулт нэр бол би баг Эпстэд өцүүлж үзье. Эпсээс яваад Эпстэд өцүүлж үзье юм. Тэгэхээр би бол баг тэгж чансаалж бол бодож чадахгүй. Зүгээр ингээд нэгтчихвэл гэ бодоход за боли плей-офф эдгээр шат хүртэл явах юм. Эхний шатад авах уу? 2 дээр явах уу? 6-аар гарвал хэцүүлтэй. 5-аар гарч ижил эхний шатад авах шүү дээ. 6-аар гарсан баг чинь 5-аад авч ижил үз. Тийм байна. 5-аар гарч ижил эхний шатад авах магадaltaй болно. За 6-аач бас боломжтой. Нэгтэй эзэн таарчвал. Тэгэхээр ер нь бол ховж авахрууд энэ бүрэлдэхүүн нэрэж ер нь гараа шүү их хэцүү. Тий. Гэхдээ зүгээр ингээд харах юм бол хэрвээ зүгээр 5 дугаар байраар гарчвал эхний шатад давахгүй нь магадлал тэнцгээс ш. Тэрнээс доош бол ямар ч боломжгүй гэж бол харж байгаа юм шүү дээ. 7-8 хэцүү шүү дээ. 5-6 л. Тэгсэн чинь сая энэ эпстэй зэрэгцүүлсэн шүү дээ. Тэгэхээр чин магадгүй 1-8 2-7 мэдгүй зүгээр яг те таарчих бас боломжтой. Гана Чингүү 2 яваад хов чонхрын одоо байгаа бүрэлдэхүүн дээр нэгдээд явах юм бол нэлийн дэшээ үүсэх боломжтой гэж хэлсэн. Би зүгээр төсөөлөхөд гоё юм байна. Манайс нөгөө нэг NBA 2K дээр 2K дээр ингээд багийнхаа боёо ингээд те тэрэн шиг зүгээр ингээд төсөөлө бодсон чинь би бол хов чонхруудыг бол 2K дээр бол аваа тоглох юм байна гэж бодсон. Сонирхолтой. Шууд юм өдөрлийн дундор ийм том солилцоогээд баг нэгдээд систем дуусаад уус хугацаа яах вэ гэдэг бодно л доо. Тийм учраас зүгээр хэрвээ байх л та. Тийм. Тэгэхээр өнөөдрийн нөө бидний ярилцдаг зүйл чинь угаасаа хэрвээ шүү дээ. Зүгээр нэгдсэн бол. Тий, сонирхолтой хөнгөн байдлаар л хариулах. Тэрнээс яах вэ гэдээ бодоод үлдсэн. Хүн тариулж. Өнөөдөр ямар муу стресс байгаа юм чи. За. Энд өрөөд өнөөдрийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд үзэгч та бүхэн ч гэсэн бидэнтэй хамт байгаараа ирэх шин дугаараар уулзлаа. Баяр таа үзэгчтэй. За баяр таа.